За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр би Арслангуудын ханхуу хэмээн нэрлэгддэг Стикс Арслангийн богинохон ч гэсэн галзуу түүхийг бүтээ амьдрсан амьдралынхын түүхийг ярьж өгье. 2008 онд Өмнөд Африкийн Крүүгрийн цэцэрлэг түрээлэнгийн Саби сан хэмээх газарт олноо бол цус дахан дүүс хэмээн нэрлэгдсэн Мапогогийн 6 ахын дүүс төвөөгээд эхэлсэн тухайн бүс нутаг юм тэр аяар натгсан байдгийм а. Тэгж байхдаа Стиксийн бахархал гээд хоёр бас нэг 10 настай хоёр хаан арслан тэгээд нэг 5 эрслэнтэй 12 гүйнтэй жижиг эвслийг бут зохиод хоёр хаан арслангийн алаад шууд 9 үргэлжлүүлээд шууд 9 гүйнгийн эрэм гэлтгүй шууд устгаад эхэлсэн байдгийг. Энэхүү цус цэдлагыг бол нэг алуурчин гэдэг Мистер Т, Кинки тайл нар шууд голлон гүйцэтгээд явсан байт юм а. Ингээ нэг 3 гүйн үлдээд 2 эм 1 гүйн үлдсэний эр гүйн нь бол манай бичлэгийн гол дүр ханхүү Стикс юм а. Энэ гурыг яаж амьдрдээсэн гэхээр хоёр эх нь яг галлаг болоод эхлэнгүүд нь тэрийг мэдэнгүүтээ авч цухтагаад нэг хадан цохон дунд нөгөө гурвыгаа оруулж гаргахгүй тэгээд нуугаад хамгаалаад байж хахад нь Мистер Т, Кинки тайл хоёр үнрээр нь хайгаад олоод өрөөд ирдээ. Тэнгүүтээ нөгөө хоёр эх нь бол яах вэ? Нөгөө гурван гүйнгээ хамгаалаад өөдөөс нь үдсэн. Тэгээд нөгөө гуравч энэ байдлыг үдснэг хэдий багч гэсэн ойлгонгуудаа хой зүгийг чиглэн цухтаагаад хоёр ихэн чудлгүй нөгөө хоёр догшин бяртай хүчтэй хоёр хаан арслангийн гарт алагдаж амиа алддаг байгаа. Ингээ цухтаасан гурвын маань манай гол дүр Стикс маань бол 2 нас дөнгөж гарч байгаа. Хоёр их чинь бол 3 нас хүрж байгаа. Тийм 3 гүйн байсан юм а. Гэт чанга хой зүгтнө бах Матимбагийн эрцүүлгээд бахархлын нутаг дэвсгэрийг энэ хүү 3 маань зорьсон байгаа. Тэгээд энэ 3 маань ингээ бадарчилж явахдаа бол жижиг сажиг ан ав тэгээд том одоо сүхүрийн тэр лөө шууд гуруулаад арайд ан авыг бол маш сайн хийдэг. Энэ 3 яагаад ийм багцуул юм бэ? Ийм сайн ан ав хийдэг вэ гэхээр эдний ерөн бахархал Стикс эвсэл бахархал нь ерөн нийтээр тийм ан авд бол маш сайн туршлагатай тийм бахархал байсан байгаа. Тиймдээч сайн эцэг эхийн буйнд энэ 3 маань бүр хар багасаа ингээд ан ав том ан авд оролцсоор байгаад ингээд туршлагыг бол маш сайн суусан байт юм а. Ингээд хоног сар хугацааж өнгөрсөөр нэг хоёр ихчийнхээ үржил селекцийн үеж төхөөд том бахархал хаадууд зорихгүй бол болохгүй болсон. Тэгээ яг явж байхад нь бол ингээд амьдарч байхад нь бол Матимбагийн эрцүүлийн хоёр дүүн болох өмнө зүгийг зорьсон хоёр хаан арслантай бол яг өмнө зүгийг зорьж байхад нь энэхүү 3 маань таардаг байгаа. Тэгээд хоёр ихчийг нь бол цаашид манай бахархалд нэгдээд амьдарч болно гэд Стиксийг бол шууд хөнөөх гэж дайраад Стикс маань нэг хөлийн хурдаараа хоёр ихчтэй хэдий хорогдож байсан ч гэсэн тэг явахгүй бол болохгүй. Ингээд жинхэнэ бадарч амьдрал нь бол эхэлдэг юм а. Тэгээд ихэнх ийм жижиг ялангуяа Стикс шиг ийм нас бага тэгээ ганцаараа ийм арслангууд бол амьд үлдэнэ гэх бол ямар ч боломжгүй. Нэг 101 10% боломжтой л байхгүй. Гэтэл энэ Стикс ч юм бол тийм хүнээр бол тийм төрмөл гоцгойд гоцавистэн гэж байдаг шиг ийм гоцгойд нэг юм л да. Ямар ч тийм том биетэй ан ав байсан. Элдв арга зайлмал гаргаж байгаа бол гүрийн таслаа иждэг. Тийм чадварт бол бүрэн суралцчихсан байсан. Тэгээд энэ махчин цөөр чон жижиг сажиг амьтад болон ийм бадарчин тэнүүлчилж яваа ийм залбин дэрлэх гэсэн арслангуудад ямар ч юмд дээрлэхүүлээд нэг байхааргүй болчихсон. 3 насыг өнгөрөөд би хаан задраад
савг дэлэн ургаад яг л одоо дээд төвшөнд одоо гарч ирж байна л гэсэн үг л дээ. Ингэж явахдаа одоо сайн найзтайгаа таардгийг. Энэ нь одоо яг өөртөө нас чицүү зовлон ижилхэн яг нөгөө бас л нөгөө мапогочуудын байлдан дагуултаар бут зохигдсон жижигхэн прайдаас одоо тасарч ганцаараа одоо зүхтаас энэ Кухума гэд эр арслантай өөртөө яг чицүү арслантай таардаг байгаа. Энэ хоёр одоо яаж анх таарсан юм бэ гэхээр нэг удаа энэ Кухума чинь бүр нэг тураалдаа орчихсон. Одоо бүр хизээ мүдгүй болчихсон явахт нь манистикс яг нэг сурсан зангаараа нэг багавчаар одоо монголчууд бол бэрүү гэх юм уу? Нэг бэрүү унгаачихсан багавчаар биетээ үхрийг унгаачихсан зооглож явахт нь бутан дундаас гинт Кухума гараад ирдээ. Тэгээ Кухума ч яг өлсгий ирэхэнд нөгөө үхрийнх нь махаас идэхээр зэхэд хүрээд очдөг байгаа. Тэгээд Кухума ч одоо энэ одоо хоолоо зүгээр өгөхгүй гэж бодсон байсан. Одоо тулдахаар зэхэл дайрах гэж явахт нь нөгөө стикс ч юм уу юрд хоодгүй юу. Нөгөө арслан ч юм уу хоол ундаа харамлаа бөө юм болно шүү дээ. Гэтэл чи юрд тоохгүй бүр найр тавиад өрөөд хоёлаа нөгөө үхрийн махаар нэг гол орж ялангуяа Кухума бол тэгээд бүр нэг цадтлаа идэж явсан байдгийг. Ингээд Кухума стикс хоёрын нөхөрлөл эхэлдэг байгаа. Өөрөөс нь одоо чадварлагын бяртай хүчтэй тэгээ нас чицүү арслан бол дагах нь ухаалаг шийдвэр юм аа гэж Кухума шийдснээр энэ хоёрын нөхөрлөл эхлээд цааш замнал нь өрнөдөг байгаа. За ингээд манай хоёр чинь өмнө нь бол дандаа одоо single амьдрал хийдэг байсан бол одоо ингээ хоёулаа болчихсон. Арыг нь даах одоо бас нэг андтай болчихсон болохоор ан авд бол хоёулаа оролцчих нь тэгээд одоо энэ тэндээс явж байгаа хаа дарслангууд эвсэл бархлын хаа дарслангууд эдэртээ мэдээж энэ таарна л та. Таарах үедээ нэг байнгын одоо өмнөх шиг нэг нэгээр явдаг байсан шиг айц сутаагаад үргэлжил хар хэдэн километр сутаагаад байчихсан. Энэ байдлыг үзчихье гэсэн шиг болоо явцсан байт юм а. Энд чинь хоёулаа 4 насыг гарчихсан, бие хаан задраад тэгширчихсэн, савг дэлэн ургачихсан. Ер нь яавал яалцчихъя гэсэн үе дээрээ нэг ирчихсэн байдیں۔ Энэ хоёр чинь тэгээд их сонио хамгийн аимшигтай ер нь залуу арслангууд энтрийг ер нь үзэдгүү залуу байдгүй энэ тентхийн бахархал эвслүүдийн ганц хоёулаа яваа тийм бахархал эвслийн хаадуудыг нь хүртэл үзэдгүү алуурчдын дээд алуурчд аллагын машинч гэж ярьдаг төгс тулаанчд гэгдээд байдаг мистер Т Кинки тайл хоёрын нутаг дээр байгаад идэг байхгүй. Баруун талаар нь мапогочууд одоо мапогоч яг 4-2-оор салцсан байгаа үе нөхгүй. Баруун талаар нь мапогочууд, хой толоор нь матимбачууд, зүүн талаар нь нөгөө Мажингалааны 5 залуу арслан. Ийм болчихсон байх үед одоо энэ хоёр чинь тэр хоёрын нутгаар одоо хоёул тооны арай баг гэж боддог юм уу? Тэр хоёрын нутаг дээр байгаад идэв. Нөгөө мистер Т Кинки тайл хоёр ч юм бол яг үнрээр нь бол мэднэ. За энэ манай нутаг дээр ингээд нэг хоёр одоо өмнө нэгээрээ байхдаа бол үнэр танараа үлдээхгүй алсаас хараад тэр хоёрыг алсаас хараад энэ ийш тийш холбор цугтаагаад байсан хоёр маань одоо бол нэг байнгын тэгэж ганцаараа биш болцсон болохоор энэ тэнд үнрээ бол үлдээчихдэг болсон. Тулаанд бол яг дуудаж чадахгүй зүгээр эмээхийн хувьд эмээ. Гэхдээ энэ тэнд үнрээ үлдээгээд идгийг нь мэдэнгүүтээ энэ хоёрыг ер нь нэг өмнө нь бол хэд удаа таарж исэн байт юм а. Манай хоёр тэр хоёртэй. Тэгээд дандаа зүхтаагаад бултаад тэгээ зүхтаагаад ер нь тулаан хүсэхгүй яваад исэн чи энэ хоёр одоо ингээд даварлаа гэж бодсон уу? Мистер Кинки тайл хоёр нэг удаа отоо хийж байгаа. Тэр хоёрыг яг голын тоо дээрээс ан аваа хийх гээд од сүхрээг одоо хөөгөөд гарч ирэхэд нь Кухума төрүүлээ явж байхад нь модон дундаас хоёлаа гарч ирээ Кухумаг нь бариад авдээ. Яг ингээ Кухумаг нь бариад авахад залуу арслангууд ер нь бол ингээ 2-2-ороо явж хагаад залуу арслангууд нэг нь ингээ баригдах юм бол ихэнх нь ер нь бараг ихэнх тохиолдолд нөгөө үлдсэн бариулаг үлдсэн залуу арслан бол нөгөөхөө орхиж цухтаагаад амь гардаг байгаа л да. Гэтэл стикс ч юм бол яг
гогоомаг баригдсныг нь харангууд хар урдаараа давхиж очиод яг хойд цав гуйнаас наазчихсан байсан. Мистер Т рүү очингуудаа шууд зодтолдоод ингээ хоёрын эсрэг хоёр тулаан болоод Мистер Тиг бол Стикс илүүрхэд байд юм аа. Манай Стикс маань бол Мистер Тиг бол илүүрхэд ер нь хурд хөчөөрэж тэр хамаагүй илүү байгаа нь харагддаг боловч зураглаач одоо Арслан судлаач нар харж байхад бол Мистер Тиг Стикс илүүрхэд байхад гогоомаа маань нөгөө Кинки тайлд бол өстө нялга авахгүй болоод зодуулаад нуруугаа гэмтэлгчтэй юм аа. Ингээд нуруугийн гэмтээгээ хөдөлгөж чадахгүй болгосон Кинки тайл чи нөгөө Мистер Т чинь тэнд Стикс зодуулаад эхлэхээр нь нахыгаа өмөрөөд тэгээ хоёрын эсрэг нэг тулдаад Стикс ч нөгөө залуу хичээлгүй нөгөө хоёр ч юм бол нас харьж бүр нэлээ харьчихсан байгаа тул Стикс ч юм бол тэр хоёр дээр бол жинхэнэ хөдөлгөөн хурдын тоглолт үзүүлээд тэр хоёрыг ер нь жоох илүүрхэд эхлэхэд нөгөө хоёр нь энэ залуу Арслангийн ирч хүчийг ингээд сулруулж чадахгүй мэн, эр зөргийг ингээд унтрааж чадахгүй мэн гэж бодсон уу. Тэгээ хоёулаа орхио яваад өгдөг. Тэгээд нэгэнт одоо нөгөө гогоомаа маань бөксөөж хирэж хоёр хөлөөрөө урд хоёр хөлөөрөө самардаж яваад бөксөөж ирээ тэгээд явах боломжгүй болсон тул нэг модны нөмөрт очиод сүүдэрт очиж хэвтээд 2 хоног хэвтсэн байт. Энэ хугацаанд ч одоо нөгөө гаригуусын сүргүүд жижиг сажиг ан амьтад ирээд нөгөө нэгэн шархтсаад өвхөн ойлгомжтой болсон Стикс нөгөө гогоомаг маань эд бат хийчих гээд Стикс чин дэрүүгээр өмөрөө тавих гээд нэг 2 хоног болоод тэгээ гогоомаа маань үхтгийн. Нэрээ энэ хооронд чин одоо нөгөө Кинки тайл Мистер Т хоёрын нутаг дээр энэ хоёр ч байгаа шүү дээ. Энэ хооронд өглөө оройд эргүүлээ хийж явахдаа тэр хоёрын одоо манай хоёрын хэвтэж байгаа газрыг холоос харчаа яваад өгдөг байсан юм. Тэгээд судлаач нар дүгнэхтэй бол энэ өөр ингэж залуу эр арслангууд эдэр ингээд нутаг дээр нь нутгийнхан голд нь ирчихсэн ингээд хоёр залуу арслаа хэвтэж явахыг харах юм бол өстө бөө юм болоод тэр хоёр чинь давхиж очиж алж идаад хөөж туугаа бөө юм болно. Гэтэл тэр хоёр Мистер Т Кинки тайл хоёр Стиксээс эмээсэндээ ингээд очихгүй байгаамаа гэдг нь одоо үнний артаа асуудал болж таарж байгаа. Тэгээд гогоомаа маань 2 хоноод нэгэнт одоо ингээд босч чадахгүй шархнаасаа болоод үхдэг байгаа. Тэгээд Стикс маань одоо ингээд дахиад ганцаараа ингээд бадарч амьдрал нь эхэлдэг. Гээ яах одоо нөгөө сурсан зангаараа чадахгүй гэх биш. Мод сүхэр болон дахиад гинжидээд ингээд амьдарч явахдаа зураглаач, биологчд, одоо арслан судлаач, байгаль хамгаалагчид нэг юмыг анзаарсан нь Стиксийг бол дандаа тийм одоо гаригуусын сүрэг одоо байнгын дагаж явдаг байсан. Энэ нь одоо яагаад ингэж дагаад байна вэ гэдгийг одоо ингээд судлаад үзэхээр Стиксийг бол яг алах гэсэндээ алж идэх гэсэндээ биш юм байна л да. Стикс чинь ингээд нэг тон ан унгаадаг. Тэгэнгүүтээ тэрийг өөрийгөө цадатлаа идчихэнгүүтэл тэгээ яваадаг. Тэгээд яг үлдсэн нөгөө одоо цаг зэмх юм уу? Үлдсэн махан дээр нь гариг үсийн сүрэгч бүүн дээр ирэнгүүтээ найрлчихдаг. Тийм учиртай байсан баг. Тэгээд одоо ингээд ан авыг ингээд биднэрт ингээд идэж хоолыг байнга үлсэж явдаг амьд тийшээд ингээд идэж хоолтой ингээд залгуулад байгаа нөгөө мань Стиксийг бол хөнөөж болохгүй юм байна. Харин энийг дагаа явж яхан зөв шийдвэр юм байна гэж тэд нар бодсон болов уу гэж тэд нар дүгнсэн байд юм аа. Нэг удаа бүр нэг сонь тохиолдол болсон байдаг л да. Энэ нь болохоор яасан бэ гэсэн мань Стикс нэг ганцаараа явж хагаад ан хийж явсан Матимбагийн нэг 5 эрслэнтэй таарсан чинь мөнөг 5 эрслээ одоо таньж мэдэхгүй эр арслаа ханаас гараад ирв гэж үзсэн үү. Шууд дайрангуудаа манай Стиксийг хэдэн талаас нь урж эхэлсэн мэт. Юу энэ үед чинь нэг аймнаа там цаана болчихсон байхад нь одоо нэг гариг үсийн 30-40 явдаг сүрэг чинь бөөнөрөө давхиж ирээд нөгөө Матимбагийн эрслэнгүүд рүү дайраад нэг юм хөөж энэ удаадаа Стиксийг маань аварч чадсан байдгийг. Ингээд бодохоор одоо гариг ус гэдэг амтан бол тийм нэг одоо ухаангүй донгоо солиотой амтан гэж одоо хэлэхэд одоо хэцүү байгаа. Ухаалаг амтан байгаамаа гэж дүгнжээ. Нэрээ энэ манай одоо хүчдэг энэ хухума голдур Стикс хоёр маань бол яагаад одоо энэ эвсэл бахархалтай өөрсдийн имийг одоо бүтээгээгүй юм бэ гэж одоо хүмүүс бас их асуусан байдаг.
Энэ дээр болохоор энэ хоёр ч юм бол уг нь үдсэн байт юм а. Яг өөрсдийн бахархал эвслийг байгуулах гэж бүр 2 3 ч удаа үдсэн байдгийн. Одоо жижигхэн Сала, Кижана, Минда зэрэг одоо жижигхэн 4-5 эрсдлэнтэй, 3-4 эрсдлэнтэй тийм эвслүүд рүү ер нь дайрч үдсэн боловч нөгөө нас залууг чилхүү тэгээд нөгөө эрсдлэнгүүд нь ер хүлэн зөвшөөрөөгүй. Тэгээд яг Кижанагийн 2 эрсдлэнтэй яг гайгүй болчихсон байж яхад нь Мистер Т Кинки тайд эдэр чинь яг тэднийг эзлэн дүрм гэлэнгүүтээ ороод ирээд ямар ч ер нь амьдралын тийм боломж өгөхгүй байсаар угаад хухумаа үхсний дараа стикс чинь ганцаараа үлдээд стикс чинь ганцаараа үлдэнгүүтээ цаашид юм тийм бахархал эвсэл тийм юм хүн бол бүр тоохоо байгаад жинхэнэ одоо нөгөө ганц бие бадарч амьдралаараа тэрэндээ дасаа цаашид амьдрсан байдгийг. За ингээд жил гармын нэг хугацаа өнгөрвөө. Гэтэл одоо тэр бүс нутагт нэг амар юм болсон л да. Нөгөө Мажингланы 5 ах дүүсийн нэгийг нь Кинки тайл Мистер Тинер чинь нугдайлгачаад тэр шүн Мажингланы дөрөвчөө орж ирэнгүүтээ Кинки тайлыг нь алж идээд Мистер Тиг нь хөөгөө явуулчихсан байдаг. Тэгэхэд бол манай гол дүрийн стикс бол тэр нутагт байж л байсан. Тэдний чимээг бол холоос сонсч л байсан байдгийг. Тэгээд одоо яг нэг 2 хоногийн дараа тэр нутагт нь бас дахиад нөгөө Мапо Мистер Т чи ахнар дээр хуучин Мапогийн ахнар дээр очичихсан байж байгаа. 2 хоногийн дараа ахнараа дагуулад ирээд Мажигланыхын ч ороод ирсэн байгаа. Тэр нутаг дээр нь тэгээд Мапогочууд баруун талаас нь ахнараа дагуулад үүгийнхөө өшөөг авахгүй хүрээд ирсэн. Тэгээ ингээ хоорондоо ингээ километр эртээ газар ингээ хоорондоо зайнаас ингээ бие биенийхээ сүрэгчийг үзүүлээд архиралтад хэрэлдээд байж яхад стикс чинь тэр нутагт нь бас л сонсоол байж исэн байд. Тэгээд одоо Мапогочууд хүрээд ирсэн. Гэтэл одоо яг нэг дөрүүлээ нийлээд нэгийг нь алаа ичгсэн ирнэ. Яг бөөндөө олуулаа болоод эргээ үрээд ирсэн чинь Мажингланых нь Мапогочудаас айгаад исэн гэж ярьцгааж дүгнэд юм байна лээ. Ингэж байгаа Мапогочууд буцаад тэр нутгийг нь одоо Мажингланчууд одоо ингээ иргэшээлтэй авч байгаа. Одоо энэ үед ч манай Стинкс чинь 5 настай болчихсон. Өөрөө савг дэлмэл аимшиг юм болчихсон. Одоо бол ямар ч арслантай тулахад эмээхэргүй байсан гэдэг нэг эмээхэргүй болчихсон гэдгийн нэг тохиолдол одоо батлах тохиолдол нь бол одоо Мажингланы өдөрдөгч гэдэг юм а хар дэлтгээд тэр чинь бол ер нь нэг эсрэг нэгд баргийн амьтныг үзэхгүй дуусгадаг. Ер нь дандаа ялж идэг тийм нөхөр байла. Тухайн үедээ тэгтэл нэг удаа стиксийг яг нэг үгсэн ханаашны сэгэн дээр стикс очихсан. Нөгөө сэгнээс нэд 3 хазлаа байж ахт нь хар дэлт холоос харангуудаа давхиж ирээд хоорондоо зодтолдтiin тэр хоёр. Яг нэг эсрэг нэг. Тэгээд зодтолдож явахад бол стикс бүр илүүрхэд нөгөө Мажигланы хар дэлт чинь за энийг юм барахгүй юм байна гэж бодсон уу. Бүр сүүл мүлээ хавчаад сухтаагаад бүр хачи юм харагддаг. Тэгээ ингээд судлаач нар бол за стикс бол одоо ингээд оргилд гарчихлаа. Одоо энэтэй бол одоо ингээд энэ хавьдаа ингээд бүс нутагтаа ингээд ер нь баргийн амтнаар алуулахгүй болчихлоо гэд ер нь дүгнсэн байд. Ер нь таарсан Мапогочууд ганц хоёулаа энэ төр явж байхад нь тааруул Мажингланыхан болон Мапого баранчаа зугаалж явахдаа Мапогочууд хоошоо явал Матимбагийн нутагт энэ төр очихдоо ганцаараа явж байхдаа эргүүл хийж яваа ганц хоёр тэдний хаадтай тааруул айхгүй шууд зодтолчих. Нөгөөд нь ч одоо сүүлдээ бүр мэддэг болчихсон. Энэ нэг ингээд нэг бадарч юм энд энэгээр явж л идгийн хор хөнөөлгөө гэсэн шиг тийм болчихсон байсан. Мажингланыхын интерес айхгүй болчихсон байсан үе л дээ. Энэ үедээ хамгийн одоо нэг золгүй өрөвдмөр зүйл болсон байт юм. Гэхдээ бас стикс чинь тэгж явж байхдаа тийм ч бас тэнхлэн сайн яваагүй. Байнгын ганцаараа явж байнгын эрсдэл дунд ан ав хийх ээж тэр эрсдэлтэй юм хийн. Одоо энэ тентхийн нөгөө идтэй нөгөө хөрш нэг адууттайгаа тааруул хаяа ганц гар зөрүүлэхтэй хүртэл бяцхан жижиг сажиг шархав. Сүүлд бас нэг Мажингланы 2 хаантай зодтолдоод
нөгөө хоёр нь дийлж чадаагүй ч гэсэн манай Стиксийн хөлөө одоо хойд хөлийг нь гимтэйгээ ажчихсан байсан. Тэгээ нэг жуулын хэсэг доголж яваад гайгүй болсон байт юм аа. Яг нэг айтер гонигтай юм болсон нь тухайн үед Стиксийг маань одоо нөгөө сүр жавхланд би хаа ер нь бусдаас өвөрмөцтийн би хаа залуу арслан савг дэлнээс нь болоод одоо энэ нутгийнх нь хулгайн анчт нь хөнөөгөөд толгойг нь тарслаад арсыг хуулаад махыг нь хаяа тэгээ яваад гисэн мэт. Ингээд одоо ямар ч тийм арслангийн түүхэнд байхгүй тийм нэг галзуу түүхийг бүтээж өстой нэг зовлон бүгдийг туулаад гарсан галзуу түүхтэй арслангийн маань ингээд замнал хөөрхийлөлтөд төгсдөг юм аа. Тэгээд дэлхийн амтан одоо арслан судлаач, зураглаач, байгаль хамгаалагчид бүгд л одоо дуу нэгтэй хэлдэг л дээ. Хэрвээ Стикс ганцаараа биш тийм ээ. Тэгж баг залуу наснаас баг ганцаараа тэгж яваагүй ах дүү нар нь ядаж нэг 2 3 ч юм уу байсан бол тэр бүс нутагт бол босон хаан байх байсан нь ойлгомжтой асуудал байдаг юм аа гэдэг. Даан шөөрхий тэгээд гунигтай золгүй хувь тавилангаар гав ганцаараа энэхүү амьдралыг туулаад хөрхилтэй дууссан байдгийм аа. За баярлалаа. Нэмж хэлэхэд би одоо энэхүү бичлэг хийх болсон санаа мотивашн бол гоё түүхүүд сувгийн эвсэл бахархлыг ярьсан түүхүүдээс нь санаа авсан байгаа. Би мөн хуваараа одоо арслан судлаад нэлээд хэдэн жил болж байна. Тэгээд тэр гоё түүхүүдийн хүнийг бол одоо би танихгүй ч гэсэн дотроо бол маш их хүндэлж явдаг байгаа. Мөн би тэр хүнээс илт дутуу гэдгээ бол би бол мэднэ. Тиймд одоо битгий харьцуулж үзээрэй. Мөн анхны бичлэг маань тул алдаа дутагдал маш их байгаах. Тэгээд та бүхэн минь ойлгож ажаамаа.